1978 оны намар Уильям Афтон гэх хүн 3 хүүхэд их нэртэйгээ шинэ хотод нүүж иржээ. Уильям Афтон бизнесмен байсан. Тэгээд бизнесээ өргөжүүлэхийн тулд бизнесээ хамтрагч хайж авсан. Түүний бизнесийн хамтрагч бол Henry Emily. Тэр хөдөлдөг аниматроник роботон өмсгөл хийхдээ гарамгүй нэгэн байжээ. Тэгээд тэр хоёр хамтарч Fredbear Entertainment буюу Fred Bauhagen Entertainment гэдэг рестораныг нээжээ. Тэр ресторанд нь 2 аниматроник байгаа. Нэг нь Spring Bonnie, нөгөөх нь Fredbear. Тэр хоёрын дотор байдаг эндоскелетон буюу төмөр арга ясыг салгаад өмсөж болно. Гэхдээ жоохон жолтгой шингэн зүйл тусах юм бол дотор байгаа хүнийх нь бие эрхтэн болон гар мөчийг нь бяцалж алхах аюултай хэвжээ. Манай хоёр бизнесмен ч бас хүүхдүүдтэй байжээ. Уильям 3 хүүхэдтэй. Хамгийн томыг нь Michael Afton эсвэл Mike, дунд охиныг нь Elizabeth Afton, мөн хамгийн бага хүүг нь Dave эсвэл Evan гэж хүмүүс маргалдаг. Гэхдээ Dave гэж батлагдсан байгаа. Dave Afton. Харин манай Henry ганц охинтой. Ганц охиныг нь Charlotte Emily гэдэг. Манай Уильямын том хүү 2 дүүгээ ардаг байжээ. Харин Henry-гийн охин Charlotte Emily-г харах хүн байхгүй учраас манай хүн дандаа ажил дээрээ авчирдаг байжээ. Манай хоёрын бизнесчтэй сайжирсаар жил ирэх тусам сайжирсаар байлаа. Зэрэгэлдээ талд нь Edwin Murray гэгчийн ресторан байдаг байжээ. Тэр ресторанд нь бүр илүү дэвшилтэд технологитой, бүр хиймэл оюун ухаантай. 1980-ад он гэхэд бүр хиймэл оюун ухаантай амар гоостэй. Тэгээд яг уу манай Edwin Murray маш сайн бизнес хийжсэн ч гэсэндээ манай William Afton шуналтай хүн болохоор Edwin Murray-гийн санаануудыг авсан юм аа. Авсан санаанууд нь Chica болон Foxy байсан юм аа. Тэгээд шинэ ресторан ээжээ. Тэр ресторан Fazbear Dining Place буюу Fazbear-ийн бялуу болон пиццагаар үйлчилдэг хүүхдүүдийн тоглоомын төвтэй ижилхэн дүү газар байжээ. Тэгээд тэнд 4 шинэ аниматроник байж Freddy, Bonnie, Chica, Foxy. Манай нөгөө нэг гол 4 аниматроник ингээ бүтсэн юм аа. За одоо William-ийн хүүхдүүдийг ярих гэвэл William 3 хүүхэдтэй Michael, Elizabeth, Evan, Dave алгуугаар дууж болно. Гэхдээ би Dave хүмүүс Dave гэж их хөвчлэн ярьдаг учраас би Dave Afton эсвэл уйлжбүй хүүхэд гэж ярьдаг. За уйлжбүй хүүхэд маань хасаа айдаг ягаад гэвэл нэг аниматроникуудаас айдаг нэг Freddy, Bonnie, Chica, Foxy нараас айдаг. Гэхдээ чихмэлүүд нь маш дуртай. Тэгээд ах нь өөрийг нь ингээд шоглох санаа болоод тэгээд яг роботын маскыг өмсчөө дүүгээ ингээд дандаа зочиж тоглодог байсан. Тэгээд өөрийг нь өрөөнд нь төгжиж мөгжээд энэ тэндээс орондоороос нь гарч иж янз бүр болж зочоогоод тэгээд манай айдаг болсон. Харин Elizabeth болохоор ер нь бол жирийн хүүхэд, найзуудтай жирийн хүүхэд байсан. Тэгээд яхавтай манай хүний төрсөн өдөр нь болох гэж байсан. Evan CC Dave. Манай Dave-ийн төрсөн өдрийнх нь үдшилэг нь болох гэсэн. Төрсөн өдрийн үдшилэг болох гэсэн. Өөр ресторан тэмдэглэхийг хүсэжсэн ч гэсэндээ аав нь мөнгө хэмнэхийн тулд өөрийнхөө ресторанд харуулсан. Өөрийнхөө ресторанд тэмдэглэнэ гэж гаад тэгээд нөгөө нэг хан найзуудтайгаа нийлжгаад бяцхан жаал том залуу Fredbear том үнсэлт өгмөр байна гэж шоглож байгаад Fredbear-ийн ам дотор ичжээ. Тэгээ яг хэвтэ манай Dave маань уйлснаас болоод нулимс нь тэр роботын Spring Lock-т нь хүрээтэй Spring Lock-т нь хүрэнгүүтээ Fredbear Dave-ийн толгойг хагазж бяцалж хайжээ. Тэгээ бяцалж манай Dave шууд юу яасан? Эмнэлэг түргэхтээд тэгээ ухаангүй байсан. Тэгээ ухаангүй байхдаа бид нар Five Nights at Freddy-гийн 4 дахь тоглоом эхэлдэг. Энэ нь бол 83 оны хазалт буюу бүх зүйлийг эхлээл гэсэн үг. Тэгээ яах вэ? Манай William ч нөгөө нэг баг үгээ алдсан гэж юу яан штэ баг үгээ алдсан гэд амар уурлаа штэ. Амар гомдсон штэ. Тэгээ нөгөө нэг ер нь бол том үгээ үзээ яаж эхэлдэг болсон. Тэгээд
Тэгээд дараа нь манай хүн яасан бол тоо мэдгүй галзуурчхан бахта нөгөө нэг юу Хенри Эмилийнхаа бизнесийн хамтрагчийнхаа ганц өхнийг нь ингээд алаа хийсэн байжээ. Ингээд Хенри нөгөө нэг харах завгүй учраас нөгөө нэг юу Puppet гэдэг аниматроник бүтээжээ. Puppet гэдэг аниматроник нь Шарлотыг хамгаалах зорилготой байжээ. Шарлотыг хамгаалах зорилготой. Тэгээ Шарлот ногоон өнгийн бугуйц үүдэг. Тэгээд манай яасан байжээ. Хүүхдүүд нь Puppet-ийн байдаг бэлгийн айрцан дотор бүр илүү олон бэлэг тавиад тэгээд Puppet гарч чадахгүй. Тэгээд Шарлотыг гадаа байхад нь Уильям Афт нь машинаасаа гарч ирээд жолооны зогсоолын нэг харанхуу гудамж руу оруулжгаад манай үнийг алаа хийжээ. Тэгээ ахвд юу Puppet арай гэж гарч ирээд Шарлотыг хайх замдаа нэг роп тулдаа борооноос болоод гацалт аваад Шарлотын дэргэд бас өгчээ. Тэгээ Шарлотын дэргэд өгөхэд Шарлотын Ремонт буюу одоо үлдэгдэл гэдэг зүйл нь аниматроник робот нь шингэж аниматроник робот нь сүнстэй ам оржээ. Тэгээ ам орсон робот нь одоо яах вэ? Нөгөө нэг Уильямаас өшөө байна. Тэгээд шөнийн 12 цагаас өглөөний 6 хөдөлж чаддаг. Ягаад гэвэл бусад аниматроник биетэй учраас. Тэгээд манай хүн дахиж юу яасан? Дахиж одоо ингээд дахиж 5 хүүхдийг алсан. Алсан 5 хүүхдүүд нь Gabriel, Jeremy, Suzy, Fritz, Cassidy. Энэ эдийг нуухгүй робот өмсөл дотор байсан. Нэг манай Chica, Bonnie, Freddy, Foxy дотор байсан. Тэгээд Cassidy, Fredbear өмсөл дотор игээ тэдний үлдсэн хорогдсноор болоод шүн хөдөлдөг аниматроник болчихсон юм аа.